Бүгдээрээ сайн уу? За тэмцээн болоход одоо ердөө 10-аахан хоног үлдсэн байна. За тэгээ өглөө босоод хамгийн түрүүнд хэд үзүүлээд хоолоо бэлдэх. За Ниславагийн будаа нь ямар нэг үйлдвэрийн шат дамжлага дамжаагүй. Тэгээ эрүүл ургуулсан будаа гэдгээр илүү онцлог юм байлээ. Шууд хэрэглэгчдэд хүрдэг. За ер нь бол эрүүл уртуудаа наслахын нууц нь эрүүл хооллолт, эрүүл хүнс. Энийг амьдралынхаа хөвшлийг болгох нь хамгийн гол зорилго юм аа. Тийм болохоор гэр бүлийнхээ хэрэгцээнд ч тэр Слава будаа болон Славагийн дахианы цээж махыг хэрэгжилж байгаа. Эрүүл урт наслахын тулд үйлдвэрлээгүй ургуулсан Слава бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэгжилж байгаарай. Маргаашнаас эхлээд нүрс усаа бүр тэгэлж байгаа өдөрт зөвхөн жигэнсэн дахиан махнаас өөр юм мэдэхгүй ээ. Тэгээ овёсоо ч гэсэн хасж байгаа. За тэгээ будаагаа грамлж авч явна. 50 грамм будаа. За тэгээд нэг ширхэг цээж мах гэж бэлдэж аваад бэлтгэлдээ гараад явна да. За хамгийн ихэнд огноо цэцэрлэгт нь хүргэж өг. Одоо тэгээ ер нь тэмцээний ядралт нэлээд их байгаа болохоор бас эхнэр дээрээ хамаг ачааллаа өгөөд байгаа. Тэгээ эхнэр маань одоо өнөө маргаашгүй төрөх болсон байгаа гэд жоохон тэмцээн төрөх хоёр давхцаад ихэлсэн чинь жоохон хэцүү болоод ихэлсэн. Гэхдээ одоо даван туулна гэж эхнэр маань айлч чадхаараа л намайг дэмжиж байгаа. Дэглэмээ алдаж болохгүй. Одоо яг сүүлийн 7 хоног гэдэг бол хамгийн яг илүү нягхуур байх хэвээр ийм 7 хоног өнгөрнө. За өчигдрөөс эхлээд бүтэн биеийн булчингаа ажиллуулж эхэлсэн. За хөл, мөр, нуруу, цээж, гар гэд бүтэн биеийн булчингаа бүгдийг нь ажиллуулж эхэлсэн. Ягаад гэхээр одоо нөгөө нэг булчин дээрээс амралт өгөхгүйгээр өдөр болгон булчингаа ажиллуулж байгаа. Тэгээд бүх тоон ер нь бол 20-30 тоонд явж байгаа. Тэгээ илүү барилттай, илүү нягтршуултай гэл ингээл яг булчин дах усаа одоо ер нь шавхаж эхэлж байгаа гэж хэлж болно. Ямар ч байсан явсаар л байна. Одоогийн байдлаар 20 кг хасцсан байгаа. Тэгээ жим маань ер нь одоо нэг 100 г, 200 г өдөрт нэг 50 г гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бууж байгаа. Тэгээ поз бол өдөр болгон позны бэлтгэлээ хийж байгаа. Өдөр болгон позоо барьж байгаа. Тэгэл өдөр ирэх тусмал ер нь ингээд булчингийн нектар шил илүү болоод булчин тодроол гэл явж ин да. Хамгийн гол нь тэгээд сахилга батал хамгийн чухал юм да гэдгийг л ойлгож байна да. Тэгээд эхнэрийн талаас ч гэсэн ер нь маш их төвчээр гаргаж байгаа гэл 10-аахан хоног л гүрийчвэл эхнэрч төрлөө, тэмцээнч дууслаа гэл байж ин да.